болдруудад дахиад би байна. Ойр орхон бичлэг хийвэл бас тамтай таалагдах юм болов уу гэж би бас бодлоо. Тэгээд миний 2 сарын 7-нд нэг төрсөд оролцохгүй. Тэгээд төрсөдөд яг юу гэсэн гэдгээ бүгдээрээ танилцуулъя та нарт. За ингээд ийм канал өгсөн. За тэгээд ийм хөөрхөн ээж маань шил өгсөн. Нүдний шил гинэ. Зүгээр нэг шил. Тэгээд юм уруулны будаг бас надад өгсөн. Тэгээд сормосны будаг бас надад өгсөн. Надад айгу гоосынхаа айгу өгж байгаа. Энэ хөөрхөн. Энийгээс надад өгсөн. Энэ бас уруулны будаг надад ер нь тийм нүур бодох юмнууд айгүй хэрээд байгаа 10 настай мөртлөө. За тэгээ хорлон байна. Гарын тос байна. Өгсөн. Энэ дотор байгаа бүх юм надад өгсөн. Тэгээд нүур нарны тос. Ийм хөөрхөн нартай тос тааж би дуусч 2 сарын 7-нд миний төрсөд ордог. Одоо ч мараг хэдин би 2 сарын 14-нд. За тийм ингэ нэвдэг байна. Тэгээ дахиад ийм гоё өнөртэй ус. За тэгээд нүүрний контур. Тэгээд дахиад урал өнгөлөгч. Тэгээд хумс өргөч. Энийг надад хүн өгсөн. За тэгээд энийг ер нь өгсөн. Энийн хоёр ингээд хос. За тэгээд уруулны будагны тим нэг юу гэх юм бол ийм юм байна. Энэ 3 харагдаж байна уу? За тэгээд тоснууд гэх юм бол энэ хоёр тос байна. Энэ гарын тос, энэ нарны тос. Тэгээд порлон энэ байна. 2 өнөртэй ус байна. Харагдаж байна уу? Авчаар байна. Би нөө ингээд үсэд хариулсан. Намайг лам дээр очиод юу яасан чинь өснөөс ч болсон байна. Үсэд хариулах хэрэгтэй юм байна гэдгийгсэн. Тэгээд тийм төл байна. Би одоо яагаад ярьж чадахгүй юм бол хичээд ингэж. За тэгээд ийм хөрхөн уруулны юу байна. Тэгээд ерөнхийдөө бол би яагаад өсөө усуулсан бэ гэхлээр одоо гэхдээ ургаж байгаа нь лам дээр очсон байхгүй юу? Бүүмөө дээр очсон чинь чи өсөө усуулах хэрэгтэй юм байна. Тэгвэл өснөөс жаан болж гуух ч өгдөө. Тэгээд мэдрэл чи алга болно гэж хэлжсэн. Тэгээд би өсөө усуулсан. Тэгээд усуулаад одоо ийм болсон байгаа бид юм аа. Тийм энэ нүдний шил ингэ далигаад байгаа байхгүй юу? За тэгээд ийм хөөрхөн найзуудаа бэлэг өгсөнд бишээ. Найзууд надад бэлэг өгсөнд баярлалаа. Хайртай шүү. Аз жаргал ирүүлэх аж амьдралыг хүсье. Баяртай.